Боловсролын зээлийн сан нь улсын зэвсэг хүүсүүрээ бүрдүүлдэг. 2017-оос 2024 оны хооронд нийт 677.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын зэвсээс тус байгууллагт олгожээ. Засгийн газраас баталсан 16 хөтөлбөрийн хүрээнд гадаад дотоод ихтэйд сургуульд сурсан, сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийн зээл, тэтгэлэг, амжиргааны зардалд 473.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Уг санхүүжилтийн 57%-ийг тэтгэлэгт, 43% нь зээлд олгогдож. Буцаан төлөлтийн тухайд дотоодын оюутны хөгжлийн зээлийн төлөлт 88%, гадаадын шилдэг сургуульд сурсан суралцагчдын 1.5% нь л төлөлтөө хийсэн байна. Боловсролын зээлийн сангаас гадаадад тэтгэлгээр сурсан суралцагчид хяналт тавихгүй байгаа зөрчил илэрчээ. 1997-оос 2022 оны хооронд 487 суралцагчийн зээлийг салбарын сайдын тушаалаар чөлөөлсөн шийдвэр гарсан байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь аудитор тогтоорч. Нийт 11.2 сая Америк долларын зээлийг хууль бусаар чөлөөлсөн байна. Боловсролын зээлийн сангийн хувьд бол тогтолцооны хувьд бол өөрөө алдаатай явж ирсэн. Эрх зүйн орчны хувьд бол одоо хууль хоорондын уялдаа хангагдаагүй. За дүрм журмын хувьд бол маш олон удаагийн одоо өөрчлөлт хийгддэг. За тухайн батлагдсан журам нь бол хамгийн багадаа 7 сар, ихтэй 1 жил 8 сар мөржиж авах жишээтэй. Нэг журам 5-аас 6 удаа өөрчлөлт орсон байх жишээтэй. Ингээд тус сан үйл ажиллагаагаа явуулахад эрх зүйн зохицуулалтын хувьд бол одоо сул ийм бол байсан. Сангийн 2017-аас 2024 оны хооронд бол улсын төсвөөс нийтдээ 677.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол энэ хугацаанд бол тэр үйлчлэгийг үзүүлэхээр 16 хөтөлбөрийн өрөөнд үйл ажиллагааг явуулахаар гэж авсан байдаг. За үүнээс бол 477.3 тэрбум төгрөгийг бол санхүүжилсэн. За энэ санхүүжилсэн дүнгээс 57% нь болохоор тэтгэлэгт, за 43% нь болохоор зээлд олгосон байдаг. За олгогдсон зээлийн эргэн төлөлтийг аваад үзэхэд бол дотоодын ихтэй сургуульд буюу оюутны хөгжлийн зээлийн бол эргэн төлөлт бол харьцангуй гайгүй 88% одоо биелэлттэй. Монгол анхны зээлийн мэдээллийн сан зээлийн үлдэгдэл нь бол бүртгэлтэй бол байдсан байлээ. Харин гадаадын шилдэг ихтэй сургуульд суралцаж төгсөж ирсэн оюутнуудын зээлийн эргэн төлөлт бол ерөөсөө хангалтгүй. Нийт авсан зээлийн зөвхөн 1.5% нь л эргэн төлөлт бол хийгдсэн. Ийм бололтой зөрчлүүд бол гарч ирсэн. 1997-оос 2022 оны хооронд суралцаж төгссөн нийтдээ 487 суралцагчийн зээлийг одоо салбарын сайдын тушаалаар 2017-оос 2023 оны 10 удаагийн тушаалаар бол чөлөөлсөн ийм шийдвэр бол гаргасан байдаг. Яг энэ чөлөөлтийн асуудлыг болохоор үндэсний аудитын газраас одоо хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр ингээд бэлтгэгдээд явж байна. Нийтдээ 381 эргэнтэй холбоотой 11.2 сая долларын зээлийг одоо үндэслэлгүй чөлөөлсөн байна, хууль зөрчсөн байна гэдэг асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр ингээд бэлтгэгдээд явж байна. Илэрсэн зөрчлийг хууль цагдаагийн байгууллагад шалгуулахаар бэлтгэж байгааг үндэсний аудитын газраас инхүү мэдээллээ.